За баярлалаа. Өнөөдрийн сэдвтэй холбогдуулаад бид студидтэй зочин бас өрсөн байна. 35 жил совилогч мэрэгчлэр ажиллаж олон хүмүүстээс тэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж совилогч гэдэг бол ялангуяа өвчтөнтэй хамгийн их ойрхон байдаг сэтгэл зүгийн бас хуваалцдаг ийм сайхан одоо сэтгэлтэйгээс гадна ажил мэрэгчлэр тийм хариуцлагатай хүмүүсийн нэг юм аа. За манай студид ирсэн зочноо танилцуулъя. Хаануул дүүргийн эрүүл мэндийн төвийн эрчим тэмцлэгээний тасгийн совилогч 35 жил ажилласан совилогч Эрдэнэт хоригдож ирсэн. Өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан уу? Баярын мэнд хүргэе. Баярлалаа. Танай хүндэт донор тий? Тий, хүндэт донор. Танай ажлын хамт олонд бас намайг урьж оролцуулсанд баярлж байна. Нийт совилогч нартай совилогч нарын баярын мэндийг хүргэе. За их баярлалаа. Өнөөдрөөс дөнгөж сая та бидэнтэй хамт тантай хамт ажилладаг хүмүүсийнхээ сэтгэлдлийг за энэ ажил мэргэжилтэй холбогдсон түүхээ бас ярилцлаа л да. Тэгэхээр та бас амьдралынхаа баггүй цаг хугацааг энэ эрүүл мэндийн салбарт ажиллаж өнгөрүүлсэн юм байна. Анх холбогч байсан тэр түүхээ бидэнд товчхон хуваалцахгүй юу? За намайг Эрдэнэт гэдэг би эрүүл мэндийн байгууллагт одоо 35 жил ажилласнаас эрчим тэмцлэгээний совилогчоор 20 гаруй жил дагна ажиллаж байгаа. Анх 1985 онд Анагаах ухааны дунд сургуулийг совилогч мэргэжлэр төгсөөд октябрээр нь хүүхдийн нэгдсэн эмнэлэг анх залуу болосон хүчин үлгийдүүлэг авч ийлээ. Намайг очиход хамт олон маань маш илгээр хүлээж авч залуу совилогчгээд эрчим тэмцлэгээний дараах тасаг гэдэг тасагт хуваарлж исэн. Анх хүүхдтэй ажиллахад үнэхээр айж исэн. Яагаад гэвэл өөрөө их хүн болоогүй. Тэгээ хүүхэд гэдгийг чинь тэр дөнгөж төрөөд л баг 1-2 хонжоо няраны учи ирээл тариа хинтер хийлэгдэг. Тэр хүүхдэд гар хүрхээс ч айдаг л байсан. Тэгээ явцын дунд тэгээ сураад байгууллагынхаа залуу авраг энтер хүртэл болж илаа. Ямар гоё юм бэ? Эрчим тэмцлэгээний совилогч гэхээр энэ тасгийн совилогчийн онцлог нь юу байдаг юм болоо? Эрчим тэмцлэгээний совилогч яхаа бүх совилогч нар бол онцлогтой л доо. Бүх л салбарын совилогч нар эрчим тэмцлэгээ гэхлээр манай эрчим тэмцлэгээний хамгийн гол нь болохоор галын шугам дээр байждаг. Бид нар өөрсдөө баг гал сөнөгч гэл боддог шүү дээ. Гал гараа цаашгаа одоо яаж хурдан явцтай явах вэ? Тэр шиг тэр хүнийг яаж тэр хүнийг л өвчин зовлонгоос эдгээ сэргээх үү? Тэр хүний төлөө л одоо хамт олноороо дайраал орно шүү дээ. Ажиллаж байсан хугацаанд ингээд сэтгэлд хоногшсон байдаг юм уу те? Магадгүй таныг арай нэг өөр зүйл рүү хөтлсөн тийм дурсамжтай зүйл байвал та хуваалцвал юуг тодтогчлох вэ? Би ер нь бол жоохон спортоор хичээлдэг байсан. Тэгээд энэ мэргэжлээс шантраа за одоо шиг спорт руугаа ч ордог юм уу гэсэн бас бодол төрж исэн. Тэгээд ер нь ингээд ажиллаж байхад хүнд өвчтөнгүүд ингээл өдөр ирэх тусам бидний нүдэн дээр сэргээд гар хөлн хөдөлдөг болдог юм уу? Наашаашаа иргэн дохой зангаагаар ярин тэгээ сүулдэ үг хэлдэг болоод өндий суудаг болоод ингэхлээр маш их урам зориг аваад за ерөөсөө энэ мэргэжлийг сонгосон юм чи энэ мэргэжлээрээ л тууштай ажиллагээд ерөөсөө шулуудаа л өдөө олон жил ингэж сайхан ажиллаж тэр нэгсэндээ ингээд таны нүдэн дээр ингээд яг одоо цэцэг ургаж байгаа бол ингээд төлжөөд боожоод ингээд бүр амьдраад инээгээд танаа нэгсэндээ хаалгаар ингээд гараа явж штэ. Тэгэхээр энийг харж байгаа юм чинь танд тэр зүйлийг урам өгсөн юм байна те. Тэгэлгүй яах вэ харин тэр өвчтөнгүүд чинь эрчим тэмцлэгээ гэдэг бол амь тэнсэн тийм хүнд өвчтөнгүүд орж ирнэ штэ. Бусад юу тасагт нэгжиг бодох юм. Тэгэл тэр үнд чинь өстой дөнгөж хүлээж авал амиа үзүүлэлтийн үзэл эмчийн заалтар цаг алдалгүй минут секунд үрийг л тэр өвчний төлөө өөрийгөө бол баг золиосон шахах өдөржингөө цай хоолчгүй нэг л мэдхэд баг 10-20 цаг тэр хүний төлөө зүтгэсэн байж идэг. Тэгээд тэр хүнээс сэргээд эрүүл сарвал болоод үндий суугаад баярлаа гэж тасгаас хөлөөрөө гараад явхад бол биднэрт маш их урам зориг өгч өөрөөрөө бахархдаг. Би нэг найзуудтайгаа ямар мэрэгчлээ болох вэ, ямар мөрөөдөлтэй вэ гэд ярьж сахад нэг охин маань би совилогч болохыг хүсдэг гэж бодож ирсэн байхгүй. Би тэгээ ихэндээ ямар их зоригтой охин бэ? Ямар их зориг вэ? Надаас л ийм зориг гарахгүй байхаа гэж бодчихсон. Дараа нь энэ яасан их хүнд хайртай, хүнийг хичин сэтгэлээсээ хайрладаг хүн бэ гэж би бодож хүндэтгэж явсан. Одоогоор тэгээд совилогчоор ажиллаж байгаа л та. Тэгэхээр энэ хүнийг хайрлна тэр өвчтөнтэй хамгийн татна байгаа шүү дээ. Сэтгэл зүйч болж гин, ээж нь болж гин, аав нь болж гин, дүү нь болж гин. Хамгийн чухал хүн нь болж байна шүү дээ.
Тэгэхээр энэ бол сайхан дурсамжийг бас бүтээж байгаа энэ сайхан мэрэгжилт байна л да. Та хүндэт донор гэж байна бас. Тий. Энд чинь бас нэг хүнд хайртай байгаагийн илрэл шүү дээ. Энэ түүхээ хаваалцвал. За би багада манай аав намайг чи шаралцсан гэдэг байхгүй. Тэгэл би тэр шаралцсан гэсэн утгаараа хүндэт донор болж болохгүй юм байна гэдэл бодож ирсэн. 2000 оны үед манай ажил дээр цусны төвөөс ирж цусан бүтээгдэхүүн авч. Тэгээ би шаралцсан штэ гэсэн чинь үгүй шаралцсан ч гэсэн өгч болно гэд. Тэгээ өгсөн чи та 3 хүн аим аварлаа шүү гэд. Тэгээ тэрнээс хойш бас хүндэт донор болно гэдэг чинь бас их хүндтэй л дээ. Яагаад гэхлээр 35 удаа цус өгөлт 12 литр гар цус өгнө. Тэгээд нэг цус өгөлтөөр 3 хүн аим авардаг. Хүний халуун аймыг бүлийн цусаараа хамгаалж идэг тийм л сайхан донор л доо. Тэгэхээр өвчнөд зовлон шаналсан за сэтгэл санаа таагүй байгаа хүмүүстэй хамгийн ойрхон та ажиллаж байна. Ер нь Монгол хүн өөрөө өөртөө нь хэр их хайртай байдаг, Монгол хүний өвчлөлөр нь хэр байна. За сүүлийн үед одоо өвчлөл бас их залуужаад байна. Ялангуяа одоо өөрийгөө хайрлахгүй энэ архины асуудлаас болж одоо бас их хилэг өвчлөх, өөхлөх, тэгээд хордлогонд орох. Тэрүүнд л одоо маш их харамсаж байгаа. Тэгэхээр ерөөсөө хүн өөртөө бас хайргүй байна те. Тэгэхээр өөртөө хайртай байгаа. Ер нь бол эмчийн зөвлөгөөд та өөрийнхөө эрүүл мэндэд өөрөө л анхаарах хэрэгтэй гэдэг чинь хамгийн чухал болж өгч штэ те. 35 жил гэдэг бол таныг ажилд ороход төрсэн хүүхэд одоо 35-тай эдэр залуу дээр явж байгаа хүнээр бодох юм бол тийм ээ. Тэгэхээр та маш олон жилиг одоо энэ совилог чимээг совилгын ухааны энэ ухаанд зарцуулж одоо залуус дүүнартаа гэдэг юм уу? Залуу совилогч нарт та ямар зөвлөгөө өгдөг вэ? Мэдээж нэг ажил дээр тэгдэг штэ. Ахмад сэтгүүлч дээр очиад, ахмад редактор дээр очиад, олон жил ажилласан хүн дээр очиад би нэг жаахан ингэж ах юм а та ингэж өгөөч гэл зөвлөгөө авахыг хүсдэг штэ. За тий одоо би бол 35 жил ажиллаж байгаа сувилагчийн хувьд залуу сувилагч нар бас надаас зөвлөгөө авах одоо яах вэ их үү гэдэг л дээ. Тэр болгонд нь тэгээд одоо яг өөрөө л энэ мэрэгжилдээ дурлаж чин сэтгэлээсээ ажиллах юм бол чамаас ажлын өндөр бүтээмж гарна. Тийм учраас одоо тэр ер нь сэтгэл зүгээрээ сайн бэлтгэлтэй байгаад энэ хүнд өвч залуу та нар залуу боловс өвчнгүүд одоо ингээл эрчим тэмцэлгээний өрөөнд чинь одоо болохоор чинь бас нас баралт энтергээд бас хүнд таагүй яраг тэр юунууд тохиолдсон шүү дээ. Энүүд бол маш их сэтгэлийн бэлтгэлтэй хатуужалтай өөртөө ихтгэлтэй сэтгэлтэй л ажиллаарай гэж цагтдаг. За их баярлалаа. Ер нь бол та олон мянган совилогч нараа төлөөлж манай өнөөдөр хөтөлбөрийн зочин болж байна. Тантай бол одоо таны яг ажил дээр 100 гаруй одоо совилогч нар ингээд хамтаас ажилладаг юм байна. За тэнд та дөнгөж сая дурдсан өөрийнхөө сурсан мэдсэн туршлагаасаа ингээд хуваалцаад явж байна. Ер нь одоо совилогч мэргэжлийг ажиллаж байгаа болоо цаашаа суралцаж байгаа залуучуудад за тэрнээс гадна нэр нь совилогч нарт хамгийн их тулгамдж байгаа зүйл нь юу байна гэж та харддаг уу? Нийгмийн хувьд юм уу, эрүүл мэндийн хувьд юм уу, ажил мэргэжлийн хувьд хамгийн их одоо энэ өдөр бол та бүхэн дуу хоолойгоо нэгтгэж тэрийг одоо олонд хүргэх бол их чухал шүү дээ. За совилогч нарын хувьд бол Монголд байтгий дэлхийд ч бараг совилогч нар бол бас хүрэлцээ муутай. Дутмаг байгаа тий. Манай эвлэгийн хувьд ч гэсэн ер нь тэгээд бараг 3 хүний ажлыг 3 совилогчийн ажлыг нэг совилогч одоо хийх жишээний. Одоо энэ залуу боловсруучингууд одоо бас ачаал даах чадвар бас нэг дөртаар 2 цалин мөнгөний асуудал. Тэр нэрнээс энэ бас шалтгаалдаг юм аа. Тэгээ ер нь совилогчийн мэргэжлийг сонгох нь бас их ховор талдаа л болоод байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тий. Ачаалал гэд тодруулж болох уу? Ажлын ачааллын хувьд нэг совилогч таны хувьд гэхэд 7 хоногийн хэдэн өдөр хэдэн цаг ажиллаж байна. Бас совилогч хүн хідээж бас өөрийгөө хайрлах цаг зав хэр гардаг юм балаа. За ер нь тэгээд олон жил ажиллахлаар өөрийгөө хаяад өрөөлийн төлөөл, өвчний төлөөл болчдөг шүү дээ. Хаа явсан газараа гэртээ байсан ч гэсэн за тэр өвчтөн мань одоо яаж хандсан болоо. Одоо өглөө очиход одоо ингээд одоо янз бүрийн эндэгдэл энтер гарцсан бол бас хэцүүс нэтер санагдаад яасан бол гээл тэгээд айгүй тийм өөрийгөө л одоо золиослж л байдаг совилогч шүү дээ. Тийм байна. Одоо энэ мэргэжил дээр бол сэтгэл санаагаа маш доктортой байх хэрэгтэй юм л да. Наа чиг юм сэтгэл зүйн өндөртэй хүн бол нэг гонигдаад нэг инээгээд тэр ч одоо миний үндсэн санаа хариуцлагатай тэр чинь эмнэлэг зүйн тэр им тариа одоо бүгдийг надад алдагдсан. Сэтгэл зүгээ бэлдэж маш их хариуцлагатай маш тайван мөртлөө их хурд хүчтэй
Тийм эмчийг баг эмчийн харцаар л одоо эмч одоо ингэж би одоо олон жил ажиллах гэж за эмч одоо энийг хийх гэж байна да гэдэг аль түрүүнд ингээ бэлдээд энэ төр тавьсан байх жишээний. Тэр хорт хүчтэй байхгүй бол тэр минут цаг секундээр тэр хүн аим хэмжигдэж байгаа учраас бас хэцүү. За баярлалаа Эрдэнэс Сувлагчаа бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Амралтынхаа өдөр бас манай студид ирж өөрийнхөө ажил мэргэжлийн талаар багахан хугацаанд бас ингээд дурсамжаа хуваалцсан танд их баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсье. Баярлалаа. За үе үеийн бүх сувилагч нартай олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргье. За баярлалаа. Сувилгын ухаанд өөрийн амьдралын 35 жилийг зарцуулсан Эрдэнэс Сувилагчтай мөн үе үеийн сувилагч одоо ажил мэргэжил дээрээ байгаа тийм ээ. Ажиллаа хийж байгаа бүх сувилагчтай баярын мэнд хүргье.